Хоёлаа маргаашгүй гадуур болзоонд яв. Тий, та гоё өсөө угаагаа бэлтчихээрэй за. Танд хэлсэн шүү дээ. Та угаасаа миний үг сонсдгүй үстэй. За. Яасан? Гээ, чир болохгүй байна. Энэ гэрийн хамгийн муу хүн би юм баг. Оо, хүссэн юм наад өгөх юм. Мөнгө хэрэгтэй нөхөр яаж хийж байгаа? Олоод өгөх юм тэгсэн. Ядаж ганцудаас баярлалаа гэж. Ээжүүд бүгд юм байт юм. Ганцхан манай ээж юм байт юм. Хайш. Тэр хүний үед ингээ бидний насн дээр ээжүүд нь хайртай шүү, хонгор минь гэд үздэг үе байсан юм уу? Ээжүүдийгээ бид нэр яг өнөөдрийнхөө өөрийнхөө үеийнхнаар бодож ээжээсээ хайрна гэж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Миний оронд ээжээсээ юу хүсээд байна? Ямар гоё хайр хүсээд байна? Тэрийгээ өөрөө төрүүлж хийе л та. Ээжээ би таныг эрхлүүлье, би тантай болжмаар байна. Ээжээ би тэрврээд унтъя, тухай чи үнэрлэе, уг нь ээж үнэрлэх ёстой шүү дээ. Өөрөө үнэрлэеч. Тийм үү? Энэ мэтчлэн чи өөрөө л төрүүлж эхлэхгүй болвол тэр хүн энийг заавал ухаарах албатай биш байхгүй юу? Тэр чи өөрөө сая айгүй муухай ярьж байна. Ээж рүү уучлахгүй. Сая бүр зочлоо шүү дээ чи нэрийг сонсоод. Байна ээж. Сая уучлаарай ээж. Охин танд хайртай шүү. Хоёлаа маргаашгүй гадуур болзоонд яв. Тий, та гоё өсөө угаагаа бэлтчихээрэй за. За. Ийм амархан. Одоо дараа ээж чи яг энэ гоё болцоог хүлээгээл байж гин. За ингээд хайрыг өөрөөсөө эхлүүллээ. Гэр бүлээ аварч чадлаа. Баяр хүргэе. Йоо гоё.